Шуудангийн хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байгаа үг дэмжиж байгаамаа. Ер нь бол интернет болон цахим шүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологи гэдэг одоо маш их шинэ зүйлүүд нэвтэрч байгаа. Энэ бол шуудангийн хуульд тэр болгоно байхгүй учраас шуудангийн хуульд шинжилгээ хийх юм зайлшгүй шаардлага байгаа гэж ингэж үзэж байна. Энэ сая хаягжилтын талаар бас ярьж байна л да. Монгол улсад бол энэ хаягжилтын асуудал. За яг ер нь бол хаяггүй хашаа, хаяггүй байгууллага гэж бол байхгүй л байна. Хаягаар хөргөх асуудлыг одоо яаж бодож байгаа вэ? Хаягаар хөргөх. Улс орнууд бол байдаг, шуудангийн одоо хайрцаг нь байж байдаг. За манад бол одоо ялангуяа одоо энэ гэрийн хороолд бол хаягаар хөрөх үйлчилгээ гэдэг юм бол байхгүй байна. Хувийн хвшилд тулгуурласан, төрийн дэмжлэгтэй хувийн хвшилд тулгуурласан энэ одоо үйлчилгээг одоо дэмжинэ гэсэн ийм гол одоо бодлого явж байгаа. Тэгэхээр хаягаар хөргөлтийг ер нь та нар юу гэж бодож байгаа вэ? Ер нь ямар одоо бодлого бол байна? Хуулиндаа ер нь яаж тусч байгаа вэ? Дэлхийн шуудангийн байгууллага гэдэг байгууллага байдаг. Та бүгд бас манайх хэлсэж барьж орсон байдаг л байна. Их олон үйлчилгээ, шинэлэг үйлчилгээнүүд байдаг гэдэг. Тэгээ манайх одоо хичнээн тэр 102 гаруй шуудангийн үйлчилгээ байдаг гэдэг. Энээс одоо хэдэн Монголд нэвчэрсэн байдаг юм бэ? Ийм асуулт байна. Дараагийн асуудал 2012-аас 16 онд одоо энэ хийгдсэн хувьчлалын бас нэг оновчтой их сайн хувьчлал бол Монгол шуудангийн хувьчлал гэж одоо ярилэгддэг байсан. За хувьчлагдсан дараагаар бас тодорхой хэмжээний мөнгө одоо ногдол ашгийг тарааж байна, үр ашигтай ажиллаа гэж байсан. Сүүлийн үед одоо энэ бүдэрчих юм. Ямар үр ашигтай байна? 2018 оны 17 он ямар үр ашигтай ажиллав? 18 оных урьдчилсан байдлаар ямар үр ашигтай ажиллаж байгаа? Энэ чиглэлээр одоо бас тоо байвал хэлээч гэсэн юм байна. Хамгийн сүүлийн асуудал бол одоо дэлхий дээр яригдж байгаа нэг 3 гол асуудал байж байгаа шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр шин шийдэл, шин технологи, сая дээр учрал гişүн яриад байгаа дээр нөгөө аюулгүй байдал гэж. Энэ 3 одоо яаж хангагдах вэ энэ хуулинд? Та нар яаж тусгаж оруулж ирж байгаа вэ? Ийм 3 асуултанд хариулт өгөөч. За хариулъя. Хэн хариулах вэ? За 80 дугаар. За Батүр гишүүний асуултанд хариулъя. За хаягжилттай холбоотой асуудал төр би одоо хариулт өгье гэж бодож байна. Тэгэхээр Монгол улсад бол үндсэндээ бол 3 төрлийн одоо хаягийн бүртгэл явж байгаа. Нэгдүгээрт нь бол кадастрын бүртгэл, кадастр явж байгаа хаягийн бүртгэл. За мөн иргэний бүртгэл дээр явдаг одоо иргэний хөлгөн дээр бичигддэг хаягийн бүртгэл. За мөн шуудангийн хаягийн бүртгэл гэсэн ийм 3 хаягжилтын систем явж байгаа. Тэгэхээр энэ 3 хаягжилтын системийг нэгтгэхээр бол одоо ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. За нийслэлийн засгийн тамгын газар болон геодез зураг зүйн газар. За тэгээд мөн манай харилцаа холбоо мэдээлэл төлөвлөгөөний газар гэсэн холбогдох байгууллагуудаас ороод энэ 3 хаягийг нэгтгэх одоо тэгээд үүнийгээ цахим хэрэглээнд оруулах чиглэлийн ийм чиг үүргэхийн ажлын хэсэг бол гараад ажиллаж байгаа. За тэр 3 үгийн хаягжилтын чиглэлээр бол бас манайхан судалж үзсэн. Тэгээд өнгөрсөн онд зохион байгуулагдсан эдийн засгийн форумын үеэс энэ 3 үгийн хаягжилтын хийж хэрэгжүүлдэг Английн компанитай бол сануулж дурсан байгаа. Тэгээд энийг бол зүгээр одоо яг цахим худалдаа гэдэг юм уу? Яг энэ одоо хүргэлтийн одоо иргэн зориулсан тэр хэрэглээний үйлчлэгэнд бол ашиглахад бол бас манай нөхцөлд бол тохиромжтой байна гэж бид бол үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бол нийслэлтэй хамтарч ажиллаад за тэр ялангуяа гэр хорооллын дээр одоо хашаа гудмуудыг энэ 3 үгийн хаягжилтаар бол одоо хаягжилтыг нь хийх энэ ажлыг бол бидгээд одоо энэ 19 онд одоо хийж хэрэгжүүлэх саналыг бол нийслэлийн засгийн тамгын газар тавьсан байгаа. Энэний төсөв суугдсан хэсгийг бол одоо яг одоогийн байдлаар бол мэдээлэл авах байна. Тэр мэдээлэл 83 дугаар микрофон өгье. Өдрийн мэнд төргий. Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлцээний дараалал усан очор Батүмэр гишүүний асуултанд хариулъя. За шуудангийн хаягаар хүргэдэг үйлчлэгээнүүдийн хувьд бол
үндсэн шуудангийн үйлчлэгээнүүд болох бичиг захидал, илгээмжийн үйлчлэгээг бол хувь болон байгууллагын хаягаар бол одоо бол шуудангийн үйлчлэгээр хүргэж байгаа. За үүн дээр бас нэмээд төрийн зарим үйлчлэгээнүүдийг хүргэж байна. Тухайлбал гадаад паспортын захиалга, за авто замын торгуулийн хуудсыг бол бас мөн хаягаар бол хүргэх ийм үйл ажиллагаа явуулж байна. За мөн бизнесийн зорилгоор бол тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой бэлэгч тийм үү ийм нөгөө нэмэлт үйлчлэгээнүүдийн зорилгоор одоо үйлчлэгээнүүдийг бол мөн бас шуудангийн хаягаар хүргэж хувь хүний болон байгууллагын хаягаар бол ийм үйлчлэгээнүүд хүргэж байгаа. За ер нь бол шуудангийн үйлчлэгээ бол аймгийн төвд бол 7 хоногт бол 6-аас 7 удаа, за сумдад бол 2-оос 4 удаагаар ийм давталтайгаар бол бас хүргэлт хүрж байгаа. За шуудангийн үйлчлэгээний хоёрдугаар асуултын хүрээнд бол шуудангийн үйлчлэгээтэй холбоотой асуулт асуусан. За олон улсын хэмжээнд 120 орчим үйлчлэгээ шуудангийн үйлчлэгээ байдаг. Энэс Монгол улсад хэдэн одоо хүрж байна гэхэд. За үндсэн би багцлаад ерөнхий томилж хэлье. За ер нь бол шуудангийн бүх төрлийн үйлчлэгээнүүд бол Монгол улсад бол шуудангийн үйлчлэгээ эрхлэгчд бол иргэд болон албан байгууллагууд бол хүргэж байгаа. За энэс бол томоохон үйлчлэгээ бол үндсэн бичиг захидлын хүргэлтийн үйлчлэгээ, за мөн санхүүгийн үйлчлэгээ, за транзит үйлчлэгээ байж байгаа. Шуудангийн одоо улс хоорондын транзит үйлчлэгээ, за мөн улс хоорондын болон дотоодын илгээмжийн үйлчлэгээ явуулах, хүлээж авах ийм, за мөн маркийн үйлчлэгээ байж байгаа. Маркийн борлуулалт байж байгаа. За ийм үйлчлэгээнүүд бол үндсэн үйлчлэгээнүүд бол одоо Монгол улсад бол уламжлалт ийм шуудангийн үйлчлэгээ бол явагдаж байгаа. За Монгол шуудан компанийн ховжилттой холбоотойгоор бол өнөөдрийн байдлаар бол 33% нь бол ард нэгтгэл компанид бол очсон байж байгаа хувийн хвшил. За үндсэн 67% бол энэ бол одоо өнөөдөр төрийн мэдлэлд байж байгаа. За 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бол Монгол шуудан компанийн хувьд бол ашигын хувьд 1 тэрбум орчим төгрөгтэй гарч байгаа. За энэ ашигын хэмжээнд бол дийлэнх одоо хувь хэмжээг бол улс хоорондын транзит үйлчлэгээний одоо орлого бол эзэлж байгаа. За энэ 2019 онд бол энэ транзит үйлчлэгээ бас хумигжаатай холбоотойгоор бас энэ ашиг тэмцээн бол бас тодорхой хэмжээр буурах эрсдэл бас ажиглаж байгаа ийм урьдчилан дүгнэлт бас хийж байна. За аюулгүй байдалтай холбоотойгоор бол түрүүн бас одоо хоёр дахь учрал гишүүний асуултын хүрээнд бас хөндөгдөж тавигдсан байгаа. За шуудангийн хүрээнд бол бас аюулгүй ажиллагаа ялангуяа улс хоорондын илгээмжтэй холбоотой мансууруулах бодис ч гэдэг юм уу, галт зэвсэгтэй холбоотой энэ бас аюулгүй ажиллагаатай холбоотойгоор галт зэвсгийн тухай хууль, за мансууруулах бодистой холбоотой тухай хуулийн хүрээгээр бол бас гайл хяналтын одоо байгууллагуудын хүрээнд бол бас шуудангийн үйлчлэгээ эрхлэгчид бол хамтран ажилладаг юм байгаа. За гишүүд асуулт асууж хариулт авч тууслаа.